2017 оныг монголчууд маань амжилт бүтээл дүүрэн үдэх гэж байна. Тэр дундаа спортын салбарт олон шинэ алдарснууд бол төрөн гарч ирсэн. За энэ дундаас бид нэгэн эрхмийг онцлон өнөөдөр нэвтрүүлэгтээ урьсан байгаа. Энэ хэмбэ гэвэл Монголын Powerlifting хүчний холбооны тамирчин Дэлхийн аварга Батолд байгаамаа. За сайн байна уу? Сайн байна уу. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. За баярын мэнд хүргэе. За тэгэхээр та бол Монголын спортын салбарт түрүүн гарч ирж байгаа нэгэн одоо шинэ алдартан байна. 2017 онд одоо та дэлхийн аварга болсон байгаа. Энэ талаараа ярьж өгөөч. За телевизэн зөв та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За би 2017 оны Орос холбооны улсын Москва хотод зохион байгуулагдсан Powerlifting-ийн дэлхийн аваргачлал тэмцээнд 75 кг хэмжээнд Монгол улсаа төлөөлөө оролцож аварга алтан медаль авсан байгаа. За хизээнээс эхлээд яг энэ хүчний спортоор хүндийн өргөлтийн спортоор хичээлж эхэлсэн байна. За Powerlifting-ийн спортоор ерөнхийдөө 2009 оноос хойш хичээллээд за яг тууштайгаар 2012 оноос хойш тууштай бэлтгэлээж хичээлсэн байгаа. За таны анхны багш ер нь хэн байсан бэ? Ер нь альва хүнийг ялангуяа спортын хүмүүсийн хувьд бол амжилтанд хүрэх хамгийн ихний гараа бол багшаа зөв сонгох, сайн багштай байх, сайн шав байх байдаг шүү дээ. Тэгэл яг хуу за мэдээ хамгийн анхны багш гэвэл Powerlifting-ийн олон улсын хэмжээний мастер Аз ТВ мөнгө медальт Шагдар зүрэнгийн Батцул гэж багш маань байдаг. Одоо Улаанбаатар хотод мөн бэлтгэлээ хийгээд байж байгаа. Би танаас нэг юм сонирхолтой ч гэмээр юм хөгжилтэй ч гэмээр юм өсөлт хүсэж болох уу? Тий. Та яг одоо намайг өргөж жагаад нэг 10 ч юм уу суугаад босч үзүүлээч. Би бол хөнгөн л дөө. Та бол бүр илүү өндөр одоо их чингэл өргөдөг байлгүй. Та хэдэн килограммыг ер нь дэлхийн аврагт 75 кг гэж ингэсэн тий? Хэдэн килограммыг яг өргөсөн юм бэ? За суултын төрлөөр үл ороогүй. Пүүл бүшин гэлөө татал шахалтын төрлөөр орсон тий. Таталтын төрлөд 237.5 татчих авраг болсон. За би намайг өргөөд нэг 10 сууж усвал таны хувьд юу ч биш юм биш тий. За тэгингээ таны гоё шинэ жилийн холбогдлолтой дуу ч юм уу хүн болгоны мэддэг жижигхэн гацуурхан гэдэг дууг дуулаад нэг 10 суугаад босоод өгөөчдөг хөө. За эхлэдэг үү? За. Та энэ гараа тавина штэ. Тэгэхээр наад чухалсаа унтчих гэдэг. За би танаас сайн барья. За та дуу штэ. Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна да. Тэртээ агаас гацуурхныг гэртээ бид нэр авчирна. Олон янзын тоглоомод ондоо газар өлгөөтэй уран таяа хөгжилтэй угтацгаая шинэ. За баярлалаа. За ингэж цогцолтойгоо. За тэгээ яалтчгүй дэлхийн авраггүй юм жижигхэн гацуурхан дууг бид хоёр бол хамтдаа дуулаад тэгээд Батолд маань намайг нэг гар дээр одоо өргөөд 10-аас илүү сууж боссон бахаа гэж бодож байна. За яг хүнд ингэ шууд ингэ 237 кг-ыг өргөөл ерөөсө булгах штэ тий. Сая бол та намайг өргөө дээрээс нь дууллаа. Тэгэхээр их амсаац юм шиг харагдаж байна л да. Тэглэр штанг өргөж байгаа юм дуулах штэ тий. Ярьдгүй болчихлоо тий. Ярихгүй. Нэг удаа өргөн дээр бэлтгэл дээр бол олон давтамж хийж байгаа л да. Гэхдээ дунд нь гэж ярьж ямар нэгэн байдлаар сатаардаг болохоор бас юм өргөж байгаа дуулна гэж бас хэцүү юм байна. Та яагаад энэ Powerlifting-ийн спортыг сонгож хичээлсэн юм бэ? Мэдээж одоо бүх ч гэдэг юм. Таны ингээд чихэж харахад бас чөлөөт бүх ч юм уу бүхөр хичээл юм шиг харагдаж байна л да. Тий, би бус төгтөдөө адил 10 жил байхдаа бас секц дууланд яваад чөлөөтийн секцээр хичээлдэг гэсэн. Бас одоо ч гэсэн барилддаг л да. Ер нь үнэтэй өгөхөр бас барилдах маш их сонирхолтой. Сумын зан цол өнгөрдөг зүүн хүртсэн. За. Бас сумын зантай хамт сууж байгаа юм шүү дээ би чинь. За та гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Эхнэр хүүхэд хэдүүлээ ам бол? За ам бол тавуулаа. Эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Манай эхнэр бас энэ Powerlifting спортоор хичээлдэг. Тий. Энэ жил тэр хамтдаа Москва руу явсан. Эхнэр маань насан туршид эмэгтэй гэлээ. 67 кг хэмжээнд бас оролцож хүрэл медаль авсан байна.
Оо за спортын гэр бүл юм биш үү? Тэгэхээр урлаг спортынхан бол цаг наргүй ажилтдаг, цаг наргүй бэлтгэл сургуульд хийдэг. Тэгэхээр 3 хүүхэд ч юм бас тодорхой хэмжээнд нөгөө хоёулаа спорт хөгөөд явчихаар жоохон хаягдах ч байдаг юм уу? Эсвэл нэг 3 хүүхэдтэй яг нэг аав ээжийн цаг зав гаргаж чадахгүй байх тохиолдлууд байдаг уу? Байлгүй яг хөө тэгэл одоо улсын авраг гээл гадагшаа тэмцээн уралдаанд явах үед бол ерөнхийдөө хүүхдүүд хоцрогдчихлаа юм л да. Тэгэл аав ээжүүдтэй өрөөлдөг л цэцэрлэг сургуульд нь үлдээгэл тэгэл явдаг. Таны хизээч мартагдахааргүй хамгийн их одоо сайхан санагдчихсэн шинэ жил хизээ байсан бэ? Миний тэр шинэ жил гэхээр юу гэдэг нь 3 дугаар ангид битгий. Анхудаа өвлийн өвгөө бас бэлэг авчихсан. Тэр үчиад тэгэл нэг юм бур цаас уут нэтэр нэг алим тэгэл нэг жоохон чихэргөө өгдөг байсан шүү дээ. Тэгэл хамгийн анх ер нь 3 дугаар ангидаа онц сурлахтан болвол авч ирсэн юм дээр. Тэрнээс биш ер нь айхтар бэлэг авч байгаагүй. Тийм үү? Хөө ямар сони танд тэгээд хүүхдтэй чинь бэлэг өгдөг байгаагүй. Өө яг гэртээ бол аавна л да. Яг өвлийн өвгөө олон нийтийн донд тий. Манай суманд бас их нэг олон жил өвлийн өвгөө хийсэн хүн байдаг гэсэн. Дорж гэж хөшин байдаг гэсэн. Тэгээ бидний яг 7 дугаар ангийн үед байхад л өнгөрсөн байхгүй. Тэр хүнээс хамгийн анх тэр бэлэг авч үзчихсэн. За бас дурсгалтай л үү. Powerlifting, bodybuilding гэдэг ингээд хүмүүс зарим хүмүүс энэ хоёр спортыг хольж ойлгоод байдаг л да. Хүчний нэг спорт гэхээр bodybuilding бас одоо хүмүүс нэг юм булчин ширмэсэн powerlifting-ийн хүмүүс илүү их юм булчин ширмэсэн зангирсан ч юм уу те том биетэй хүмүүс байдаг, том зээжтэй хүмүүс байдаг гэж ойлгоод байдаг. Энэ тэлээр та юу хэлэх вэ? Таны харахтаас тийм биш юм. Bodybuilding спорт бол ерөнхийдөө яг хүний биеийг одоо зөв өвдөх хүмүүжлэлтэй болгох хөгжүүлдэг. За powerlifting спорт бол ерөнхийдөө хүний үндсэн 3 хүчин дээр тулгуурласан. Хэн хамгийн максимум хэмжээ өргөх вэ гэсэн л тэмцээн юм. За яг ингээл тэр 237 кг-ыг хараад 100 хэдэн кг-ыг хараад ингээл тухайн үед хүний сэтгэл зүйн хамгийн их чухал ах гэж би бол бодоод байна л да. Би чадна, би болгоно те. Би энийг өргөх гэж ирсэн ч гэдэг юм. Өөрийгөө нөгөө өөр дотоод хүнтэйгээ ярилцж хагаад тэгээд тэрийгээ ингээд нэг шүд зугаал нэг л одоо юугээр өргөөд хэрвээ тэрийг дийлэхгүй болвол тухайн тэмцээнээс медаль ч юм уу тухайн тэмцээнд амжилт үзүүлж чадахгүй. Дийллээ бол тэр нэг хитгэн агшны л зүйл юм санагдаад байдаг байхгүй юу? Энэ тал дээр та ерөнхийдөө би тэмцээн уралдаанд ер нь ганцаар их ховор ордог. Их нэртэйгээ банга. За. Эхнэр маань ерөнхийдөө яг ямар нэгэн төрөлд орохын өмнө намайг дэвжээр угаадаг. Ерөнхийдөө бас ингэ төвлөрүүлээ сайхан зоригжуулжгаад тэгээд бодгээл зүйл хэлэх тал гаргана л та. Тэгэл ерөнхийдөө 90 цэсүүдэ ховор. Дандаа л ер нь амжилттай дандаа л ямар нэг юм дуу. Ерөнхийдөө яг 3 оролттой медаланд хүрсэн ч вэ хөрөөгөө ч ямар ч байсан л ерөнхийдөө 0-гүй ер нь өргөдөг ховор орсон да. Алдчихсан ховор. Яг ингээд шүдээ ингээд зуудгүй ер нь. Зууж байгаа л ингээд хүч гараад. Тийм ерөнхийдөө яг тэгэл маш сайн төвлөрж бол. Үндсэн бүх хүчээлтэй ажиллана шүү дээ. Их сайн анхаарлаа хандуулах юм шүү дээ. Анхаарлаа бүр ингээд төвлөрүүлж байгаа. Ерөнхийдөө бас маш сайн техниктэй байхгүй бол бэртэж гэмтэх аюул ихтэй. Таны ард байгаа бас медалуудыг сонирхъя. Таны хамгийн анхны за тэр хоёр тэнд байгаа медаль бол 17 оны медаль ах шиг байна тий. Нөгөө дэлхийн аваргын медаль уу? Тий энэ дэлхийн медаль. За. За ингээд та медалаа тайлбарлаач ихнээс нь. Хамгийн анхны медаль. Хамгийн анхны медаль гэвэл энэ да. За тэр медаль авч байгаа. За тэр юуны медаль вэ? Энэ миний хамгийн анхны орсон дүүргийн аваргын тэмцээн. Манай багшийн өгсөн байгуулсан Рекордс клуб гэж багнарт байсан. Тэр клубын маань хамгийн анхны тэмцээн байсан. Тэгээд ер нь миний бас анхны орсон тэмцээн байсан. Тэгээ мөнгө медаль авчихсан. Анх ингээл тэр спортоор хичээлэл, амжилт үзүүлэл медаль авахаар хүнд яг ямар сэтгэл, ямар мэдрэмж төрдөг вэ? За ерөнхийдөө миний багнарт болж байгаа тэмцээнийг бол манай ээж маш их үздэг байхгүй юу? Халуун сувтаа цагаа барьж ирээл. Хөөхий. Сууж гал үздэг. Тэгэл ер нь медаль авчвал ээж дээр л авчиж юмсэлдэг. Тэгээд бас хүн Монгол хүмүүсийн хөдлөө тий. Энэ одоо Монголын физиологч зориулт цаанаас заягдсан юм шиг энэ спортыг одоо ингээд өөрөө зориулж хичээлээд өргөөд ямар нэгэн тэмцээнд амжилт гаргаж байгаа тохиолдолд бол R2 эхнэр хүүхдтэй тэр хүүхдийнхээ
төслөө нэг хийж байгаа гэдэгт л баярлагдав та. Өстой сайхан хариуллаа. Нэрэл өстой яг ингээл тэмцээнд оролцоод медаль аваад тэгэнгүүт гэр бүл ээж чинь нүдэнд харагдаад тэгэл ялангуяа энэ гадаадад явсан үед бол бүр тэгж харагддаг байх л та. Монголд бол яг нөгөө ээж нь халуун савтай цагаан барайл. Яг л нөгөө өөрөө чинь дээлий цахыг өстой мушгаал сууж идэг байх л та тий. Ерөнхийдөө бас би чи бас их олон удаа гадагшаа яваагүй. Улсынхаа тэмцээн бол мөсийн тэмцээнүүд олон жил орж байгаад 4-5 жил орсон. Тэгээд энэ жил гэр бүлийн хамтайгаа хамт зориглоод ярилцаад хавар гадагшаа явах Москва зохион байгуулалт тэмцээний эрхийн тэмцээнд оролцоод гэр бүлэрээ хойлоо эрхээ аваад тэгээд хамт явахаар шийдсэн. За эндээс та онцлог медалуудаа дурдаач. За энэ улсын аваргын медаль, эд мөнгөн медаль. За энэ 2017 оны хэрэглэгээ улсын аваргын тэмцээн. хэрэглэхүү гэдэг нь юу вэ? Хэрэглэгээ гэдэг нь одоо пауэрлифтинг маань юу л дээ. Нөгөө цамц комбинезон өмсдөг бас төрөл байгаа. Хэрэглэлгүй гэдэг. За хэрэглэгүүн дээр цамц комбинезон өмсөх юм уу? Өмсөхгүй гэсэн үг шүү дээ. Нүцгэн байх юм уу? Зүгээр ингээд жилетийн төркөтэй. Зориултын төркөтэй тэгээ бүстэй кисттэй. За. Тэгээд зурлцсан төв байгаа. Тэгээ энэ медалийг болохоор их өрсөлдөж авсан юм аа. За. Одоо ерөнхийдөө л өөрөө чинь ерөөсөө яг өрсөлдөн нөхцөл нэг 5 кг 2.5 кг дээр л ерөөсөө өрсөлдөж штэ. Тэгээд би яг өргөж үзээгүй жингээ өргөсөн байхгүй байна. 235-ыг ерөөсөө өргөж үзээгүй байсан. Тэгээд би их нэртэй хэлэхгүй 232.5 захиалцгаа гэдэг. 3 дахь оролтоороо. Тэгэл одоо наадах чи өргөлөөл медальтай өргөөд үл үзээ гэл. Тэгсэн чинь манай хүн очиод яг захиалгаа авахгүй явжсэн чинь надтай өрсөлдөж байгаа хүн очиод 232.5 өгч байхгүй. Тэгсэн манай ихнэр тэрэн дээр наваг хийлэхгүйгээр шууд 235 өгсөн. За тэгсэн чинь тэгэл би ерөөсө зарлал гарахын өмнө нөгөө хүн маань миний өмнө гарч байгаа байхгүй. Дараагаар наваг гаргахын өмнө миний чихийг ингээд төвлөрүүлэх гээд тагалцсан уу? Тагалцсан ингээд долгойлын үеж хат нь хэдэн килограмм гэдгийг зарласныг би мэдээгүй. Гараал тэгэл зүтгэл өргөцсөн. Тэгэл буцаад гүгөөд ирсэн чинь л өдөөс ихнэр ирээл тэврээд авсан. Юу болсныг мэдээгүй тэгэл явсан. Өөрөө бол нөгөө өргөдөг жингээ өргөлөөл гэж бодсон юм шүү дээ. 232.5-ыг захиалаад ямар ч өргөө тэгээ нийлбэртээ медаль авах нь үгээд төрөлдөө авах нь гэсэн чинь нийлбэртээ бүр гараад ирсэн байхгүй. Тэгээд нийлбэртээ мөнгө медаль авчихсан. За яста таны ханчин бол үнэхээр таныг одоо сайн дасгалжуулдаг. Дээрээс нь таны сэтгэлийн болон биеийн чинь хүчийг одоо улмал нөгөө байх ёстой хэмжээнээс нь илүү байлгаж чаддаг. Та бол үнэхээр сайхан хантай бас азтай хүн юм. За ингээд бид хоёрын ярилцах цаг бол өндөрлөж байна. Таныг өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. 2017 оны спортын онцлог хүнээр эх орон телевизийнхэн таныг бас одоо онцолж оруулж байгаа юм шүү гэдгийг хэлхэн зүйтэй. Тэгээ 2018 онд спортын за мөн дээрээс нь гэр бүлийн хувьд таны одоо Батболт гэдэг хүний жил бол 2018 он тэр чигтээ байх болтугай гэж өрөөмөр та илүү олон медаль аваарай, илүү их амжилтыг бол гаргаарай. Магадгүй олимпиад ороорой. Баярлалаа. За ингээд нийт 2018 онд бүх пауэрлифтингийн тамирчид болон мөн мөр зэрэгцээ ажиллаж байгаа Онор хувьцат компанийнхаа нийт ажилчдад эх 40 жилийн бас их өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.